Өнөөдөр жоохон орой болж байна. Өдөр дөргөөсөн би өөрийн дуртай киногоо үзлээ. Харъя. Don Sleep with the Fishes гэж тоглоомд ер нь бол хэдүүлээ жоохон донцсон маягийн эсвэл мэдгүй. Та хэд яг яаж байгааг би бас мэдэхгүй байна зөө. Надаа бол айгүй сонирхолтой байгаа. Тэгээд ер нь бол би энэ жоохон тогломоор санагдаад тэгээ бүр ингээ ойр ойрхон тоглож гин. Тэгээ өнөөдөр хэдүүлээ 3 хүн авч явах боломжтойгоо сүүлийн нэг хүнийг авч яваад тэгээд нэг арай өөр төгсгөл түрх гээд тэгээд дээрээс нь нэг рекордо эвдэх гээд үзье. Одоогоор бидний рекорд бол 25 хоног амьд байгаа. Тэгээд бичлэгний өмнөх хэсгүүдийн үзег хүн байх юм бол ерөөсөө ойлгомжтой энэ тоглоом бол бид нар ингээ далаа дээр хаягддаг зөө. Тэгээ нэг хүнээ авч явдаг зөө. Зарим дээрээс нэг хүн авч явна. Тэгээд тэр дундаас хамгийн олон хоног амьд гарах ёстой эсвэл аврагдах ёстой. Тэгээ хэдүүлээ одоо ядаж нэг аврагдаж үсмээр нь штэ. Ингээд хэлцгээе. За одоо хэдүүлээ штэ. Энэ гарыг авч явангууд тэгээд айгу хэрэггүй байгаад байгаа юм аа. Ерөөсөө одоо хэдүүлээ штэ. За чи нөгөө хүн хаана вэ? Нөгөө хүнийг энэ хүнийг авч явъя зөө. Энэ одоо ямар ач холбогдолтой юм те? Тэр хүнийг авч явна. 3 2 1 г оп явса. Их юм авч явах хэвээр. Оп вискер яви. Вискер авч явд юм багс те. Вискер оп. Чи аваа хүрээдрээ өгш чамгийн авч явах маань хаал. Хэдэнскүүд байна? Хэдэнскүүдэд бид нарт 27 оп. Бүгдийн спам let's go. Оп. Бэйт оп. Go. Тор ирэхтэйш. Дахиад юу вэ? Авч болох юм юу вэ? Төмпөгөө. За ингээл явъя да. Айгу авсан байх гэж бодож байна. Харпуун аваагүй. Харпуун авахгүй. Чи харпуун авсан штэ. Харпуун гэцэхгүй. Ямар нэгэн тийм шарк ч юм уу тэгээд дээрээ гэрэлтэй амир заваа юм гарч ирэх үед бид нарт харпуун амир хэрэгтэй байдаг. За тэгтээ мэдэхгүй одоо болох гээд үзье. За сайн байцгаана. Фредрик. Энийг чи бид нар авч яваагүй. Бид нар өмнө эхлээд тэр эмэгтэйг авч явсан. Дараа нь тэр модон хөлтэй тэр залууг уг нэг гайгүй үзчих юм болов гэж бодоод авч явсан. Дааж яг тийм амир үзээгөө. Тэгтээ яг надад жоо хэрэг болсон л доо. За мэдээч муур болох Captain Whisker бол авч явна. За хоол бол 8 хоол авсан байна болж гин. Bait 9-ийг авсан байна болж гин. Энэ удаа бидний сул тал нь штэ. Өлсгөөсөө илүү. Өмнө бид нэг өсөж өгөхэд хоёр удаа ялагдсан штэ. Энэ удаа бидний сул тал нь ерөөсөө зэвсэг тал дээр л жоох асуудалтай байгаа юм шиг санагдаад байна. За энэ дээр хейл бүтгээ бичээд гуйж гин гэвчиж. Бурууч тоглож байгаа юм чи борочч. Гойч байна гэж бичсэн шүү дээ. Гэхдээ яг тоглоом юм чи нэ борочч те. За өнөөдрийнхөө энергийг хэдүүлээ загас байж байхгүй шууд энэ хүнтэй юм яри. Юу ярьдаг юм чи? За намайг авч явсан доо баярлалаа. Тэгсэн надад зүгээр зоонтог өгөнсөө. Энэ ямар гоё гар вэ? За таалагч шүү. Чи таалагч шүү. Болж шүү. Дахиад юм ирчил та. Наан зэмэрсэн гээ. За өдрөө дуусгах. За тэгээ ингээ өдрөө дуусгадаг. Тэгээ шөнө болонгод ямар нэм тохиолддог. Тэгээ бид нар аль болох олон хоног амжилтдаг хэстэй тоглоомын зорилго. За тэгээ шөнө юм тохиолдохгүй өдрүүд бас байдаг. Одоо энэ шиг анх удаа үзэж байгаа хүмүүсээс байж магадгүй ч одоо нэг жоохон тайлбарлаа явчихад. Гэтэ ер нь голцоо хурдан явна. Хоёр дахь хоног. За энэ удаа загас барьсан дээр юм болоо. Тэгээ энэ удаа загас барьсан дээр баха. Бейт ашиглаа та загас барь. Ёп. Том загас плиз. Сардин. Дондод загас уу те. За загас хоёр нэг төрүүлээд бариад тах нь ашигтай үстэй яач утсан. Хоол хүнсээ нөөцлөл бийжсэн дээр үстэй ер нь бол загас баригд. Оп. Салман 10 голт болон суу шууд болж байна. За нэг энерги энтэй юм ярих зарцуулчих да. Энийг хараа. Би тэр бейт чинь бэлдээдэг надад итгээрэй. Би энийг загсыг үл өдөржин барьсан чадна гинэ. Үн гой гар юм биш үү яг үнэ. За одоо уусаа энержи байх болохоор хэвлээ. Let's go. Ер нь жоохон үлсгэлэн зилмүн явахгүй бол өсөж өгөх магадaltaй байдаг. Хоолоо жоохон болгоомжтой итгэхгүй л. За юу болох нь өнөөдөр шин. Эхний шин гэсэн үг шүү дээ. Хойно юм дуурайд байна. Эргэж харах уу гэнэ. 2 удаа юм тохиолж ирсэн зөө надаа. Хоёулын дээр нь эргэж харахад зүгээр л загас байсан. Энэ удаа ч гэсэн адилхан загас байх байлгүй дээ. Юу чаалал? Сүмс байх үдэл гэж айл яг үнэндээ. За тэр талаараа одоо битсэн мэн те. Тийм дуу чимээ өнгөрсөн шин гарсан. Тэгээд ханс гараад байгааг мэдэх гэж оролцсон ч гэсэн тэр чимээ ханс гараад байгааг би мэдээгүй. За би одоо өөрөө нэг хоол идчихээ татах жоох өсөлж явагдаж эхэлж байна. За зав засах шаардлага байхгүй юм байгаад байгаа. За бороотой юм ирч тийм үү?
гар барилдахгүй гинэ. За барилдъя л дээ. За ингээд Фредрик ажаргалтай тий. За одоо тэгэл загсаал барь дөө. Энерги одоо зарцуулах хэрэгтэй гэж бодоод байгаа шүү дээ. Хүүхэн том загас барьчлаа. За дахин 10 холт болсон. За болж байна. За нэг энергитэйгээр өдрийг дуусгах идүү. За ашгүй амар амгалан шиг байлаа. За өнөөдөр бид нартай цуга, урдын айдал бид нартай цуга, Сатурн чипсний ман, onion ring чипс хамттай байна. Энэ удаагийнх нь ягаан өнгөтэй. Тэгээ та бүхэн баг мэдж байгаа бах 7 сарын 1 хүртэл та бүхэн энэхүү Сатурн чипс эсвэл энэхүү чиз бол ч юм уу те. За ер нь ингээд Сатурнгаа бичсэн бүх юмыг задлахад идчих үед нь дундаас нь ямар нэгэн хонжир гарч ирэх боломжтой байгаа. За хонжир нь юу байгаа вэ гэхээр Roblox-ийн Robux-ууд гарч ирнэ. Эсвэл ундаг дугууны ирэх гарч ирнэ. Эсвэл үнэхээр азтай 3 хүн бол iPhone 17 Pro Max утсыг очих боломжтой байгаа. Тэгээ 7 сарын 1-нд энэ хөтөлбөр маань дуусгаа болохоор одоо ерөөсөө хэдэн хоног үлдсэн байна. Тэгээ та бүхэн амжиж бас энэ Сатурны амттангуудыг идэнгээ азаа үзээрэй гэж хэлэх байна. За өнөөдөр бид нартай Фредрикийн за одоо юм идэх гинэ. За одоо юм идээд. Өөрөө баг нэг юм ичмээр юм шүү. За тийгингээ загсал барь дөө. Энэ Фредрик ч надад тэгээд загс барьж өгнө гэчихэд яг үндэ бейт хийж өгöd байгаа юм уу? Эсвэл бейт болчихлоо шүү дээ. Хитүүлэг бүр амар тансаг явж байна энэ удаа. 10 бейттэй 8 хоолтой. Энэ тоглоомд нэр авдаггүй Steam дээр альбисээр нэмэгдээд шинэ хөлбөр нь гарч байгаа юм байна. Тэгэхээр тэр шинэ хөлбөр нэг тийм амар онцгийн шинэ юм байхгүй гэсэн. Тэгэхээр хэдүүлээ бас сүүлд өөрчлөгцсөн тоглол гоё ч юм уу те. Жин жоохон нэмэгдээд энэ загс баригдаад байгаа ч гэсэн. За нэг энергитэй ингээд дуусгаад бай дөө. Ой. За баларч юу. За энэ эвгүй шүү. За бидний явж байгаа зам аюултай болж эхэлсэн. Юу яах вэ? Одоо хэдүүлэн дарж болох айтем юу вэ? Компс ашиглана, map ашиглана. Лууж ашиглах уу газрын зураг ашиглах уу ерөөсөө аль нь вэ? Компс, map, луужин газрын зураг. Тэр цаана бол нөгөө нэг загас харагдлаа л да. Хэдүүлэн нэрэл зэвсгэл байхгүй байгаа юм байна да. Map л ашиглая да. Map хараад өөр тийш явна гэж үзье да тийм үү?